За, сайн байцгаана уу? Би та бүхэнд нэгэн подкастыг хийж сонирхуулах гэсэн юм аа. Яг урд нь хэд удаа подкаст хийгээд YouTube дээр тавьж исэн. Тэгэхээр баг зэрэг туршлагатай. Энэ удаад би их Монгол улсын буюу Чингис хааны үеийн Монголын өртөө шуудангийн талаар подкаст хийж шийдээд энэ жоохон бэлтгэл хангалаа. За яг ингийн тулд нэлээд хэдэн ном унших шаардлага гарлаа. Бас интернетээс юм харлаа. Тэр чи одоо бас 800 жилийн өмнөх тэр тусмаа холбоо шуудан өртөөнийхэн талаар мэдээлэл ховор. Гэхдээ яг энэ олон ном материалыг үзэхэд дундаас нь юм шүүгдээд олдож байна. Тухайлбал би одоо энэ Bertolt Spuler гэдэг энэ хүний History of the Mongols гэдэг энэ номон дээр чинь маш сонирхолтой баримтууд байна. Тусгайлан өртөөний тухай тэмдэглэсэн. Мөн энэ Рашид ад-Дины судрын чуулган гэдэг энэ номон дээр бол маш тодорхой өртөө шуудангийн тухай бүр тодорхой 1-2 бүлэг дээр бүр их дэлгэрэнгүй тайлбарлсан байт юм байна. Бас яг энэ Хятадын одоо юу гэж яддаг штэ. 3 улсын түүх гэдэг энэ их алдартай энэ ерөнхийдөө бол Азийн бүх оронд алдарсан тийм Сангуа Янги гэж ийм нэртэй энэ зохиол ба энэ дээр яг энэ Монголын тухай гараагүй ч гэсэн ер нь бол энэ Хятадын 3 улсын үед хаад ноёдууд хоорондоо харьцдаг байсан эл чийлгээ ёс энэ бүх юм айгүй тодорхой бас бичсэн байт юм байна. Эндээс бас нэлээд шүүж үзлээ. Тэгээ Монголынхойгоо харьцууллаа. Ерөнхийдөө бол зарим юм таарч байгаа. Бас энэ хиний Jack Waterford-ийн Далай хаан гэдэг энэ Хувлаа хааны тухай. Энэ номон дээр бас тодорхой сайхан баримтууд байна. Бас энэ Инжинаашийн хөх судар. Энэ дээр бас Инжинаашийн Юан улсын тухай баримтууд бичгтэй. Өртөө шуудангийн тухай баримтууд орж байна. Нууц товчоо, энэ алтан товч гэдэг. Ер нь бол нэлээд ном ухаж үзсэн. Одоо эндээс дэлгэрүүлээд Монголын бүр их Монгол улсын Юан улсаас өмнө Чингис хааны үеийн өртөө шуудангийн тухай та нарт нэг товчхон тайлбарж ярьж өгье гэж шийдлээ. Гэхдээ энэний өмнө нэг юм дуртахад би 2010 онд Говийн нууц гэдэг нэг ном хэвлүүлсэн. Тэрнээсээ хойш хэсэг байж жагаад саяхан Да Юан улсын сүүлчийн Бөөхэ элчгээд зохиол бичиж дуусч байна. Энэ дээр бол тэр Тоон Төмөр хааны үед Хятад гарсан тэр бослогын үеэр улаан альчуудны бослогын үеэр Тоон Төмөр хаан ч өөрөө улсаасаа удирч чадахгүй дотор энэ ордны их мэдлийн төлөөх өрсөлдөөн тэгээд тэр хажуугаар нь байгалийн маш их олон гамшиг тохиолдож ирсэн үер ган тэгээд өвчин дахал гарч ирсэн дээрээс нь юунууд баахан цаасан мөнгө хэвлээд өнөөх нь юмны ханш өсгөөд мөнгө нь юу чадваргүй болоод тэгээд нөгөө ард түмний амьдрал чинь бүр дороотод ирэнгүүт дээрээс нь ядж байгаа татвар нэмчихэж байгаа. Мөнгө байхгүй болоод тэгэнгүүт өнөө ард түмэн өсөж зовсондоо бүр галзууртлаа хийлгнээд бослог өөмөө энд тэнд гараад дээрэм тоноол гараад ингээд бужигсаар байгаад улаан альчууртнууд чинь бүр тэр шар мөрний ирэг дээр тэгцсэн бослог чинь өргөжлсээр хэдэн 10,000 100,000 тариачид ядуучууд нэгтгэхэд юм маш хүчтэй бослог болж өргөжөөд ингээд Тоон Төмөр хаан ч өөрөө бас хүүтэйгээ тэр аюур ирдартайгаа төрөө булаацалдж яагаад юу цэг жанжтай хүртэл хоорондоо хуваагаад ингээд тулдаанд
зөв зохион байгуулж чадахгүй ялагдаад ингээ бүр нийслэл хот байсан Даадуу хотыгаа босгочдод үлдээгээд хоошоогоо зүхтаа цагаан хэрмийн хойтолд гарсан. Тэгээд тэрээс цагаан хэрмээс урдхан тэгээд хятадын харьяанд үлдээд одоо Мин улс гэж байгуулагдсан шүү дээ. Тэгээд Юан улс бол хоошоо нүгээд одоо умард Юан ч заримдаа нэрлэгдэжсэн. Тийм үеийн хамгийн одоо таван төмөр хаан Даадуугаас зүхтаа гарсан хойно Монголын хааны ордонд үлдсэн Монголын түшмэл өртөөний түшмэл одоо нууц илгээмжийг хамгийн сүүлчийн Монгол элчээрээ дамжуулаад хоошоогоо явуулсан. Тэр хүн энэ замдаа маш их бэрхшээл адал явдалтай очиж явсаар байгаад илгээмжийг хүргэсэн. Тэр илгээмжинд юу байсан? Замд нь юу тохиолдов? Энийг би бичсэн нэг юм зохиол гаргасан. Гэхдээ яг энэ удаа бол би тэр зохиолын тухай ярих гээгүй. Гол нь би энэ удаа тэр энэ зохиол дээр яг тэр өртөө шуудангийн тухай бичиж байгаа болох тэр хүмүүс заримдаа монголчууд энэ хувьсгалаас өмнө одоо 19-р зууны сүүл хүртэл монголчууд маш бүдүүлэг, соёлгүй, ямар нэгэн үйлчилгээ байхгүй, үсэг номчгүй байсан гэж ярьдаг. Би тэгвэл тийм байгаагүй гэдгийг өөрөө зохиосон биш. Ерөөсөн маш олон баримтан дээр баталгаа байдаг болохоор миний бичиж байгаа тэр үеэс бүр 100 жилийн өмнө Чингис хааны үед өртөө шууд ямар байсан юм бэ гэдгийг би та нарт ярьж өгөх гэсэн юм аа. Гэхдээ энийг бол ямар ч тийм худлаа илдв юм яахгүйгээр зохиохгүйгээр ерөөсөө энэ Чанчин бомбын өрөнд итгээд зарцсан тэмдэглэл гэдэг энэ юуны Чингис хаантай очиж уулзсан энэ биеэрээ уулзаж олгосон энэ хүний тухай түүнтэй хамт явсан энэ Ли Жичан гэж хүн бичсэн юм тэмдэглэл байгаа. Бүр он сар өдөртэйг тэгээд энэ хүн яаж энэ явахдаа Чингис хаантай уулзахаар явсан, замдаа өртөө шуудангаар дамжсан, Чингис хаан энэ хүн хоёрын хооронд харьцсан захидал эдгээр чинь маш сонирхолтой. Бараг худалчинд одоогийн үйлчлэгтэй адилхан. Одоо энэ хүмүүс ингэж ярьдаг шүү дээ. Интернет бол эртний Монголын өртөөний загвараар байдгаа гэж. Тэгээ би бол өөрөө холбооны инженер. Тэгээ би тэр чиглэлээр судалж мэргэжил эзэмсэн. Дараа нь би энэ чинь Америкт ирээд 2 жил энтхийн коллежид суралцж компьютерийн сүлжээний аюулгүй байдлын чиглэлээр диплом авсан. Энэ чинь интернетийн сүлжээ яаж явдаг энэ бүгдийг судалсан л та. Тийм учраас тэрэн дээрээ толгуурлаад энгийн хүмүүст ойлгомжтой маягаар энэ Чанчин бомбын аяллаа тухай яринга өртөө шуудан ямар байж вэ гэдгийг ярих гэсэн юм аа. За тэгээ би та нарт яа л да. Зарим нэг жишээг би энд ингээд тэмдэглэж авсан байгаа. Жишээ нь энэ судрын чуулган дээр ингэж бичсэн байна. Нэг жилд хэдэн мянган элч нааш цааш зорчдог баваа гэж байгаа. Бас элч нар зүг бүрт бэлэг сэлд хүргэх, цэргийн болон улсын нууцын асуудлаар илгээнэ элч нарыг. Хөрөнгө чинээ ихтэй хүмүүс ажлаа ил далд амжуулахаар илж авдаг. Хангамж идэ хүнс хандив авлага авахаар цуглуулахаар элч нарыг олноороо мордуулдаг байсан тул ордонд элч нар ингэж бужигнадаг байлаа гэж байгаа. Мөн элч нарын их мэдлийг дуурайх гэсэн хулгайч дээрэмчин хүмүүс зүсээ хувиргаж элчийн маягаар явж байдаг тохиолдол гардаг байсан гэж байгаа юм. Өртөөний тай гэдэг нь одоо шуудангийн салбар маяг. Өртөөний тай болгонд 500 акт байдаг гэж байгаа. Мөн зарим хотын захиргаа элч нарт зориулан 200 орчим суудал бэлддэг байсан гэж байгаа. Тэгээ ингээ уншаад суудал гэж юу вэ гэдээ уншихаар зочид буудлын ор байдаг юм байлээ. Яг гэвэл энэ өртөөгөөс чинь зөвхөн бидний болон миний ойлголтоор өртөө гэхээр нэг Монгол гэр кинонд гардаг шүү дээ. Нэг дотор нэг өвгөн юм, эмгийн юм, нэг хүнийг ганц хоёр хүн тэгэл өртөөний илч давхад ирэхээр цай өгөөд л нөгөөт нь цай уучраад бушуухан морин унаал цаашаа давхиал энэ төр кинонд гардаг. Энэ тийм биш байсан. Ерөөсөө өртөө болгон дээр одоо энэ юун дээр чинь гарч байгаа шүү дээ. 500
энэ дээр бичсэн байл шүү дээ. Тэр өртөөнд ерөөсө 500 морь байдаг гэж байгаа. Тэр чинь яагаад 500 морь байдаг вэ гэхээр одоо ингэдэг юм байна л да. Заримдаа цэргүүд явна. Заримдаа худалдаачид явна. Тэгээд олон элчнэр явна. Хувь хүмүүс, аялал жуулчлагчид явна. Энэ бүгдээр яг энэ Чингис хааны үед тийм гэргээ гэж юм байсан. Тэрийг яриад одоо өгөөд өртөө хооронд явахдаа гэргээг авч явдаг. Ямар зиндааны хүн бэ? Ямар чухал мэдээ баримт хүргэж гэнэ үү? Аяд зугааж яана уу? Тэр болгоос ямар өөрөөр гэргээтэй. Тэгээд тэр гэргээг аваад явна. Гэхдээ одоо миний ойлгож ирсэн би бол ингэж ойлгодог байсан. Нэг морь унаад ерөөсөө А-цэгээс Б-цэг хүртэл явдаг байсан байх гэж. Тийм биш байсан байлээ. Одоо өртөөний элчнэр чинь мэдээ аваад өртөөгөр өөрийнхөө хязгаарт энэ өртөөнөөс тэр өртөө хүртэл тэр хүн үйлчлэнэ. Тэгээд ингээд очиод тэр өртөөн дээр буугаад нөгөө захиа ямыгаа дараагийн өртөөний хүнд өгнө. Тэр хүн цаашаа явна. Ингээд нөгөө ядрахгүй, морь эцээхгүй. Тэгээд тэр эндээс явсан өртөөний хүн чинь тэнд очиод эргээд буцаад наашаага ирнэ. Тэгтээ захиа авахаас гадна амаараа нөгөө энэ өртөөний энэ хавьд юу болов яав гэдэг талаар мэдээлэл аваад буцаж эргэж ирээд ам мэдээ өгдөг. Тэр нь яг л одоо интернетээр ингэдэг шүү дээ. Одоо жирийн энгийнээр бодох юм бол айл ингээд байдаг модем тэр холбоон дээр байгаа төхөөрөмж хоёрын хооронд ингээд ийм кабель юм уу, сансарч юм уу, ингээд радиогоор ч юм уу ингээд холбогдож байгаа. Энэ холбогдохдоо зүгээр нэг тийшээ явдггүй. Одоо эндээс ингээд би нэг мэдээ явуулахад тэр төвд байгаа төхөөрөмж чинь хүлээж аваад энэ явуулсан мэдээ чи үнэн үү хотлоо гэдгийг дахиж эргүүлж явуулна. Ийм юм аасан үнэн үү гэдэг. Нөгөөх нь дахиж шалгаж үзээ. Замдаа буруу алдсан байвал буруу байна гэдэг. Тэгвэл засъя гэдэг. Ямар байсан ийм байсан гэж засчдаг. Зүг байна гэдэг юм бол за тэгвэл зүг байна гэдэг. Тэгвэл би ийшээ явуулаа дараагийн станц руу явуулна. Тэр хоёр бас хоорондоо миний явуулж байгаа юм зөв очив буруу очив гэдэг ингээ хоорондоо солилцдог. Яг тэрнтэй адилхан тийг юугаар холбооны сигналын протокол гэдэг байхгүй юу? Захиа протокол гэдэгтэй адилхан хоорондоо энэ станцууд томтхомж хоорондоо харьцаж ийж ингэж мэдээлэл үн зөв найдвартай дамжуулдаг. Хоёр талдаа одоо би энд голын станц үлээхэд эндээс ирсэн сигналыг тэрнтэй ярилцаа зүг байна гэдэг ийшээгээ тэр зүг биш шүү энэ хавьд бусд холбогдсон газрууд би ийшээгээ явуулсан шүү гэдэг нөгөө за над руу явуулаг юм ингээ мэддэг. Энэ бүгдийг Монголын өртөө яг адилхан хийчихсэн. Амаараа очиод тэр өртөөнд тийшээ нэг хүн явж гин, ийшээ нэг хүн явж гин, ийм захиа явж гин, Чингис хаанаас юм эсвэл ямар нэгэн хаад ноёдоос ийм тушаа зайлиг гарч гин гэдэг энэ бүгдийг ингээд дамжуулаад явдаг. Ийм байсан байна. За тэгээд заримдаа бол мэдээж гарцаагүй эцсийн цэгээс нөгөө цэг хүртэл биеэр хөрж өгөх тийм чухал нууц юмыг бол буухаа элчнэр авч явна. Тэр хүн бол өстой өөрийн биеэр авч яваад хүргэн захиаг хүргэхдээ цаасан захиа байж болно. Эсвэл аман захиа байж болно. Тэгэхээр тэр бүгдээрээ яг тэр маш нууц юмыг бол биеэр авч явдаг. За ийм байсан. Тэгээд заримдаа юу авч явдаг. Тэр гэргээнүүдээр зэндаага мэддэг. Ийм байсан байна. Тэгээд за би тэгвэл одоо яг энэ Чанчин бомбагийн энэ зохиол дээр тулгуурлаад одоо ярил л да. Яагаад Чанчин бомбаар энэ Чингис хаан захиа бичсэн байхгүй энэ хүнийг уулзъя гэдэг. Яагаад энэ хүнтэй уулзах гэсэн юм бэ? Юм хүн болоод Чингис хаан энэ хүнд захиа бичиж урилга өгөө гэдэг асуулт байгаа. Тэгвэл яагаад гэвэл ийм учиртай. Дээр үед ерөөсөө эрт дээр цагаас эхлээл энэ хаад ноёдууд чинь эрдэмтэн мэргэд номтой эрдэмтэй гүн ухаантан хүмүүсийг ингээд дэрэгдээ дуудаж авчиад тэдний шашин номын тэргүүнүүдийг одоо энэ Чанчун гэдэг энэ хүн болвол жишээ нь даоизмын сургаалын 3 их багшийн нэг гэдэг юм байна лээ. Тэгээ энэ хүнээс Чингис хаан мэдээлэл авч энэ хятад орныг удирдахад төрийг яаж удирдах вэ? Яагаад энэ хүнээс сууж байгаа гэхээр энэ хүн чинь ингээд өөрийнхөө хэмжээнд хятадын ард түмэнд сургаал айлддаг болохоор
тэднийг мэдэн шүү дээ. Тэгэхээр Чингис хаан чинь Арабын тэмэрдүүд, Европын, Азийн, Энтхийн гэдэг бүгдийн дууж авчирч ярилцж байсан байна. Тэрний үлдсэн материалууд их ховор байдаг бол энэ хүнийх бол бүтнээрээ ингээд он сартаа тэмдэглээд үлдсэн. Яг өөрөө номуудаас үзэхээр Чингис хаантай уулзж исэн олон хүмүүсийн баримтууд байдаг л та. Тэгээд тэднийг харахаар мөн дандаа тийм мэдээлэл авч яадаг байсан байна. Тэгээд энэ хүнийхийг би сонгоод яагаад энэ хүнийг сонгоцсон гэхээр эн чинь өртөө дамжаад явцсан байхгүй. Тэгэхээр энэ хүн яг өртөөний тухай сайн мэдж байгаа учраас би тэрнээс энэ хүний түүхийг ярангаа Монголын өртөөг яриад өгье гэж шийдсэн юм аа. Тэгээд яг энэ нэг сонирхолтой явдал нь хаад ноёдууд ингээд эрдэмтэн номтой хүмүүс ингээд урихад тэдний очих дурггүй. Яагаад гэвэл нэгдүгээр эд баялаг юунаас их хүчээс эднэр дурггүй. Тийм юм их сонирхдаггүй. Хэрвээ хааны дэргэд очих юм бол зөв сайн явах юм бол дандаа дээшээгээ явж магтуулж бэлгэсэлт авна. Хэрвээ буруу энэ хүний сургаалаа буруу үйлдэл хийчих юм бол хариуцлагын энэ хүлэн чамаас боллоо гэж толгойн авчих. Тийм учраас нам тайван хол байх хүсэлтэй. Тэгээ энэ нэг жишээ байт юм л да. Хятадын нөгөө алдартай Цин улсын Цин Ши Хуанди гэж байгаа шүү дээ. Энэ нөгөө Сианаас баахан юм чулуун баримл болсон ш. Терракота арми гэдэг чулуун хүмүүс. Тэр чинь нөгөө их хааных нь одоо шарлын хамгаалтын цэргүүд гэж байгаа. Тэгвэл тэр хаан Цин Ши Хуанди гэж байсан. Тэр хүн болохоор тухайн үеийн Күнзийн сургаалын легализм гэдэг урсгалыг легализмын чиглэл одоо легализм гэж одоо англи үгээр хэлж байгаа л энэ нөгөө нэг хуулийг голж баримталдаг. Ёс зүй, зан заншил интерес гэхгүй ерөөсө хуулинд юу гэж заасан бэ? Түүнийг баримтлана гэсэн үзэлтэй тийм хан фэци гэж хүн байсан. За тэрийг урьж авчиад багшаа болох гэсэн чинь тэр хүн татгалцсан байхгүй. Үгүй би юу очихгүй. Тэнгүүд цэрэг явуулаад занал хийлээд чиний ах トゥ хамаатан садангаас өсвөлөө танаа тэр тосхон юм чинь бүгдийн сөнөө гэж айлгаж чаад аргагүй хин тэр хүн очсон. Тэгээ очиод тос болоогүй харин гууж аваад ирсэн. Өнөөх нь баахан зөвлөгөө өгсөн. Тэрний зөвлөгөөг дагаж явж байгаад нөгөө цэн гүрэнгээ мөхөцсөн шүү дээ. За тэгвэл зарим багш сайн байна, зарим багш муу байна. Тэгээд энэ хүн ямар юм болов юм бэ? Цааслуулсан байж таарах бах тийм ээ. Тэгвэл бас энэ Юанши гэдэг нөгөө Юан улсын сударт Хувлаа хааныг бас бичсэн байна. Тэр чинь Алтан улсад зүтгэж байсан Күнзийн эрдэмтэн Жан Дайхуг бас Хятадын төрийг засах Хятадын суур зарчмуудыг тайлбарлуулсан гэж бичсэн байна. Тэгэхээр бас л яасан байгаа юм л да. Тэр багшаа авчирч дэгдээд Хятадыг удирдахдаа яагаад гэвэл нөгөө Хувлаа чинь Хятадыг одорч ирсэн шүү дээ явуулж байгуулад. Тэрнтэй адилхан Чингис хаан энэ хүнийг дуудсан. Гэхдээ энэ хүн бол ямар хүн юм бэ гэхээр энэ хүн чинь 1220 онд Хятадын Шандун мужаас гараад Чингис хааны урьдчилан хойшоогоо яваад тэгээд Чингис хаантай уулзаад буцаад нутагтаа ирэхэд 1223 он болсон. 3 жил явсан ирж буцах нийлээд. За энэ хүнд урилга явуулахдаа Чингис хаан 1219 онд өөрийн шадар түвшнүүдийнхээ нэг бас өөрийнх нь эмч Лүү Жунлу гэж хүнийг явуулсан. Гэхдээ зарилгын захидал гэдэг юу гэж явуулсан. Тэр үед ерөөсө шууд сайн хөгжсөн байсан байна л да. Захиа болгон адилгүй хаанаас юм уу авч байгаа захаа. Гэхдээ тэр тусмаа бүр ингээд тушааж одоо гарцаагүй байдалд оруулах захиануудыг бол зарилгын захиа гэж нэрлэжсэн байна. Бүр юм тусгай нэртэй. Энийг одоо би Америкийн шууданд ажилладаг болохоор манай шууданд бол чинь priority mail гэж байдаг. Яг тийм мэйлийн тийм шуудангийн төрөл гэсэн байна. Ямар ч аюулгүй байдлаар өргөдүүл гэмтэлгүй бүрэн бүтнээр нь шуурхаагаар эзэнт нь хөргөж өгдөг. Яг ийм захиаг зарилгын захидал гэдэг байсан байна. Тэгээд энэ зарилгын захидлыг авч явж байгаа тэр Лүү Жунлу гэдэг хүндээ алтан гэргээ өгч явсан. Алтан гэргээ дээр нь Барсын толгойд алтан гэргээ гэж байна. Энэ бол
Чингис нөгөө хамгийн хүчтэй гэргээнүүдийн нэг тэрэн дээр юу гэж ütсэн байсан гэхдээ үүнийг үдсэн хүн бүхэн эзэн хаан биеэр хүрсэн л үгээ адилаар зарлиг ёсоор гүйцэтгэх түн гэсэн бичгтэй. Тэгэхээр одоо энэ хүн хаа явсан газараа тэрийг үзүүлэхэд хүмүүс Чингис хаан өөрөө явж байгаа юм шиг хүндэлж, хооллож, ундаж, бэлэг сэлд өгөх ёстой тийм тушаалтай гэргээ байгаа юм л да. Тэгээд тийм гэргээтэй очисон. Тэгээ энэ зарилгын захиагаа аваад тэр Чанчун гэдэг хүн дээр очиход нөгөө энэ Чанчун бомб чинь бол нэр нь энэ Чанчун гэдэг үг нь бол яг нариндаа бол энэ хүний жинхэнэ нэр нь биш. Жинхэнэ нэр нь Чү-Зи. Тэ? Чү-Зи гэж хэлсэн баг. Тийм нэртэй. Гэтэл энэ Чанчун гэдэг байгаа энэ нэр нь бол одоо урт хавар гэдэг утгатай ч юм уу те. Мөнхийн залуу гэсэн утгатай нэг тиймэрхүү цол байхгүй. Одоо далаа одоо дархан авраг гэдэгтэй адилхан шашных нь одоо мөнхийн урт хавар гэдэг. Энэ нь бол мөнхийн залуу гэсэн утга агуулж байгаа юм. Тэгэхээр нөгөө энэ хүн нэг осондоо урт наст гэсэн утгатай тийм цолтой. Тэгээ яг Чингис хаанаас энэ хүн зарилгын захидлыг явуулахдаа тэр юу гэж хэлсэн захианых нь би нэг жохон хэсгийг танарт уншаад өгье. Ингэж хэлж байгаа. Уг нь Чингис хаан чинь нөгөө энэ Цинши Хуандитэй адилхан тэр хүнийг хүчээр авчирдаг шиг тэгж чадах байсан. Гэхдээ тэгээгүй маш соёлтойгоор захианд ингэж бичсэн. Энэ удаад биеэр хурж өчрөн золож ис чадваа. Иймийн тул мөхөс би алс газраас боловч суудлаасаа босч бие мэхийн танд ясалж шаддар түлшмэл лүү зөнлөөд хөнгөн улаас хүүх тэрэг өгч илгээн таныг мянган газрын чандаас өрн залж байнам. Ирхэн марш биеийг төр зүдэн элсэн цөлийг илчилгүй ас хэмээн төгшөөж буцалгүй морилон ирж түмэн олны зовлон зүдгүрийг арилгаж дэлхий дахны засах үйл эрдмийг мөхөс надад зөвлөн хэлж хичээд жич бас миний бие насыг уртасгаж үлдсийн хутгийг баттадах өвдөс эрдмийг зааж хайрлах болов гэж маш илдгээр бичсэн. Тэгэхээр зарим хүмүүс хэлдэг л дээ. Энэ Чингис хаан хөгшөөд байсан учраас урт насалж баг чадвал мөнхрөхийг хүсдэг байжээ гэж доош нь хийдэг. Гэтэл тийм биш байсан энэ номыг уншаад үзэхээр ойлгож байгаа л да. Чингис хаан чинь нэгдүгээр энэ хүнийг айлахгүй гэж. Одоо та ирж надаа энэ төрийг өдөртөх хятад ёсны талаар хэлээч гэх юм бол энэ хүн чинь мэддэг ч юм мэдэхгүй ч юм уу жоохон хэцүү шүү дээ. Тийм учраас тэрийг бас ингэ зөөл арга барихтаж би бол хувийн асуудлаар урьж байна. Надад нэг юм мөнх наслах тухай зөөлж өгөөч гэсэн байна. За тэгээд энэ захиаг авсан манай Чанчун бомб чинь бас л бус нөгөө эрдэмтдтэйг адилхан татгалцсан. Тэгсэн чинь нөгөө миний бодлоор бол тэр Лүү Жунлүү гэдэг тэр Чингис хааны явуулсан элчин жоохон энийг уншиж байгаа жоохон яасан айлгсан юм шиг. Тэгээд арахгүй энэ хүн Чингис хаан руу одоо цагаан сарын 15-ны мөргөл тахилыг үйлдээд дараа нь явъя гэсэн байна. Тэгээ энэ 18-ны өдөр Чанчун бомб өөрийн шавнараас 19 хүнийг сонгон аваад тэгээд хойд зүхэдэлсэн. Тэгээд хаврын тэргүүн сарын 17-ны өдөр тэдний хөдөлгөд урдаас нь 400 морьт цэрэг Линжу хотод ирсэн гэж байна. Тэгэнгүүт нутгийн иргэд тэр олон цэгийг хараад айсандаа гэр орноо орхин дөрвөн цухтаас. Тэгэнгүүт Монгол элч төшмөд нөгөө Чанчун бомбыг аваад явцсан дараа нөгөө хэд чинь тайвшаад ирсэн байна. Тэгээ дотроо бол дайн хийх гэж бодсон. Зүгээр Монголын тийм өртөөн дээр ирж байгаа хүнийг хамгаалж байгаа тэр олон цэрэг. За ингээд тэд нэр хойд зүг хөдөлсөн.
Ингээ явж итэл чинь тухайн үед Чанчин Бом чинь 73 настай байсан. Нэлээд настай хүн байсан. Тэгээд Чингис хаан дээр очиж ихээр жоохон дурггүй нэгдүгээрт, хоёрдугаарт биеийн жоохон настай хүн учраас аян замын холыг даахгүй байх гэсэн бас өөрийн бодолтой байсан байгаа юм л да. Тэгээд тэр хүн тэнд очисон чинь юу яаж байгаа. Жоохон татгалзах санаатай хэнийг хараа гэж ноёнд юу явуулсан байгаа юм л да. Энэ Чингис хаанаас ирж байгаа захиаг болвол одоо юуны тушаасан маягтай зарилгын захиа гэж яхад доороос дээшээ явуулж байгаа захиаг бодролын бичиг гэж байгаа. Тэгээд энэ одоо гэхээр бол ердийн захиал биш байгаа юм л да. Тэгээд энэ хүн Чингис хаанлаа захиа бичсэн. Бодролын захиа гэдэгт юу бичсэн гэвэл Чүүзи өөрийнх нь жинхэнээр миний бие амьдрах үе бэрхийн учир бомбын шашинд орсон билээ. Бомбын ёс эрдэмт чанад нэвтэрч чадсангүй тул ард иргэдэд тусалж үлж чадах байх гэсэндээ зовдог. Таны биеийг Хуанпугийн умардад морилон саатаж буй хэмээн явсаар Янжин хотод ирээд мэдлээ. Та тэртех чанд мянганы тэртегт алсад мордсон байжээ. Өөрийн бие минь өтөл буурай болсон тул замын уртыг тууж чадахгүй гэхээс эмээнэ. Их хаантантай гэгэн оюундаа болгоон толиулж яжаам уу? Луу жилийн 3 дугаар сарын хишигт өдөр айлтгаа хийж байгаа. Ингээд Чингис хааныг хаалга явж исэн чинь нөгөө өртөг чинь ингэж аман мессеж яг л одоо нөгөө радио FM радио шиг ингээд тагтдаг байсан байгаа юм л да. Тэгээд Чингис хаан баруун зүг рүү аян дайнд явчихжээ гэсэн тийм мэдээг тэр замдаа сонсож байгаа байхгүй. Тэгэнгүүт нөгөө хүн чинь азны Чингис хаан явцсан бол ардаас нь илж явуулж байгаа. Одоохоор мессеж явуулж байгаа. Би ингээд юу таныг цаашаа улам хол явсныг мэдлээ. Тэгэхээр би таныг энэ чинь хүлээж байх уу гэж. Тэгэхдээ бас тэр чинь орчин үе шиг дороо очихгүй учраас бас нэг хэдэн өдөр болно. Тэгэнгүүт тэр хариу хүлээнгээ бас жоох ингээд хойд зүг явж ийсэн. За ингээд хойд зүг рүү явж итэл чинь тэр үед нөгөө сүлжээгээр одоо энэ холбооны өртөөний шуудангаар дамж ярьж байгаа аман мэдээ зүйтэй бүх юм чинь ингээд сонсогддог юм чинь Чингис хааны баг дуу, отхон дуу, Тэмүүг очигны нутгийн ойролцоо ингээд явж байхгүй. Тэгэнгүүт нөгөөдөг чинь Аршаан гэдэг нэртэй төвшинглийг явуулаад бас л нэг юм зарилгын захиа явуулсан ба. За их бас л соёлтой. Багштантай баруун зүгт яваа бол манай өвгөр дайрч болох уу гэсэн тийм их зөөлөн гуйсан ч юм уу нэг юм их маягтай захиа болсон ба. Тэгтээ зарилгын захиа. Тэгээ Чанчин Бомбар чинь мэдээж аргагүй айж зөвшөөрнө. Дээрээс нь угаасаа Чингис хааны хаанаас тийж явж байхаар дүүгийнх нь гадаа бас нэг хэд хоног саатаж бие амрааж соёлуулж магадгүй Чингис хаан дайн байлдаанд өнгөрчих юм бол тэгээд буцах санаатай бас гэж би муугаа хардж байгаа. Тэгээд очисон. Гэтэл нөгөө хин чин асуусан байгаа. Нөгөө Тэмүүг очиг нь та ингээд юунд манай өвгөр дайрахыг зөвшөөрнө үү гэж асуусан чинь очиод ингээд хажууд нь буусаа. Гэхдээ манай хүнс нөгөө ах нь урт нь асуулах тухай асуусныг мэдсэн байгаа. Яаж мэдсэн гэдэг нь маш сонир. Яагаад гэвэл Чингис хааны захиа чинь тэр замын хүн болгоо уншихгүй шүү дээ. Шууд тэр бомбод ирж байгаа. Тэгэхээр миний бодцоор бол Чингис хаан дүүдээ бас холбоотой байгаа. Тэгээд тэрийгээр холбогдоод би нэг юмхүү захиа явуулсан гэд одоо нэг өсөндөө Чанчин Бомбыг туушах гэсэн байж магадгүй. Тэгээд та ингээд надад тэр мөнх наслуулах эрдмийг зааж өгч болох уу гэсэн байна. Тэгэхээр Чанчин Бомбар чинь бас хоног хожих гээд за нэг 7 хоног бясалгал хийж ижил тэр тухай ярьдгийм да гэдгсэн чинь за тэгвэл бясалгая гэд бас мацаг барь гэж хажуугаар. За ингээ мацаг бариад 7 хон шийдэл чинь
Чингис хаанаас тоо захиа буцаад ирж байгаа байхгүй. Дахиад дараагийн зарлагын захиа. Тэн дээр бол Чингис хаан ийм захиа бичсэн байна. За боди дарма гэж мэдэн шүү дээ, бид нар нөгөө инстикээс гараад энэ хятад шашин авчирсан. Ведийн шашны чи одоо энэ энтхийн яг гол шашны чи ийш хятад авчирсан шүү. Тэгээ энэ Чингис хаан маш ном эрдэмтэн хүн байсан байгаа байхгүй. Тэгээд захиад ингэж хэлж байгаа. Боди дарма багш зүүн зүгт одож жагрын орны ном эрдмээр иргэдийн сэтгэлийг зассан гэдэг бол өдгөө харин лавз мэргэн баруунш зорчиж олон хуу нарыг сургах босуу. Намрын халуун харих үед багштай хүч ихийг хүснэ. Өөр олон үг эс нуршваа. Гэх баг л нэг загилсан ч юм уу, гуйсан ч юм уу тиймэрхүү утгатай захиаг явуулчихсан. Тэгээ манай хүн чинь сүнсэн зайлаа шүү дээ. За явахгүй очихгүй болохгүй юм байна. Гэхдээ харин намар хүртэл ааж юу очих чинь шүү гэдэг. За ингээд яасан чинь нөгөө бясалгал хийгээд 7 хонжидл чинь тэдний гадаа нэг юм цас орсон байгаа. Тэнгүүд нөгөө очигаа ноён чинь хэлж байгаа юм л да шанчин бомбод. За би юуса танаас энийг асууха боллоо. Яагаад гэвэл хаан ах тань захиа явуулж танаас заалгана гэд урьсан байхад би замаас нь тэрийг сонсох утгагүй. Тийм учраас та ахад очиж уулзчаад буцах замдаа манайхаар дайрч ирнэ үү гэд. Гэхдээ өөрөө болох тэр тухай хэлээгүй тэр юуг аршаан гэд төшмөл явуулсан байдаг баха. Аршаан гэж хүнийг явуулаад хэлүүлээд тэгээд таныг бид нар ингээд сайхан юу гэж чинь нөгөө аян зам дээр хэрэглэх хэдэн зуун морь үхэр 10 хөсөг тэрийг бэлдэж өгөөд өдөөсөн гинэ. Өөрөө үдээгүй тэр ашаанаар өдөлцсөн. Энэ дээр сайн юм ба. Тэр очион ноёныг энэ шанчин бомбыг очих үед тэнд найр болж исэн байгаа. Тэгээд тэр найранд ойр хавийн баяд ноёдууд цуглжээ гэнэ. Тэгээд тэр цугласан газар нь харт хэрэг гэж байгаа. Ер нь энэ одоохоор хар жип гэсэн үг шүү дээ. Харт хэрэг ски гэр гэдэг чинь бас гэр майх наваад очсон. Хэдэн мянгаар эгнэн буусан байлаа гэж. Тэгэхээр энэ аюу том баяр наадам болж ирсэн. Монголчууд их тансаг байсныг харуулж байгаа байхгүй. За тэгээд ингээд чанчин бомбай чинь тэднийхээс явсан. Тэгээ явж байгаад бөөр нуурт хүрч байгаа. Тэг бөөр нуурт очисон чинь тэнд байсан монголчууд юуг чанчин бомбыг уулзахдаа ингэж хэлж байгаа байхгүй. Урчин жил багшдныг ирнэ гэж сонсоо гэд ингээ ухтаж авч байгаа. Тэгэхээр юу гэж байгааг гэвэл энэ FM радиот яг адилхан байна. Тэр энгийн ардууд энэ өртөөний замаас чанчин бомбаа гэж хүн явнаа гэдгийг бүр жилийн өмнө мэдсэн. Тэгээд мэдээж тэд нар ч илдийн юм асуухгүй зүгээр л том лам хүнийг холоос харж хоол ундаа дайлж ингэж үдсэн байна. Тэгээд урчин жил таныг ирнэ гэсэн мэдээг сонссон. Та одоо явж явна уу гэж асуусан байна. За ингээд нөгөө чанчин бомбаа чинь явжээ. Тэгээ цаашаага маш олон адал явдалтай очиж энэ номыг унших юм бол их гоё. Гэхдээ би одоо тийм адал явдал нь надад сонирн биш зүгээр тэр өртөөгийн тухай мэдээлэл учраас би Орд гэдэг хотод хүрсэн тухай нэрээ. Орд гэдэг хотод очиж байгаа. Тэнд болох тэр Орд хотын иргэн тойронд хэдэн 100 мянган гэр тэрэг хүрээлэн буужээ. Хүмүүс бидэнд сүү тос өрөн мааруул ихээр нийлүүлвэ. Зүрчдийн алтан улс, Тангадын баруун Сия улсаас их хаанд богтлон ирүүлсэн гүнж хатад бас байх бөгөөд тэд бидэнд элдв хувцс хэрэгсэл өглөө гэж байгаа. Тэгээд зуны халууны туйл хэдий болсон атал нүүдэлчдийн орд өргөө гэр майханд ялаа батхан байхгүй. Орд хотын гэр тэрэг нь үдслэнтэй бөгөөд эртний хүннүгүрний их шаниугийн ордонч энэ мэт байгаагүй буйцаа гэсэн байна. За ингээд ийм их сайхан хотыг үзээд тэгээ цаашаа дахиад явжээ. Бас л боо явдлууд байгаа. Гэхдээ яг Чинхай ноёнтой уулзсан эсхийгээрээ. Явжээд Хэрэд аймгийн харьяа Чинхай гэж ноёнтой Абухан гэдэг ууланд очиод уулзж байгаа юм. За тэгээд
Чинхай ноёнд одоо бас гуйсан л да. Танаа энд өвлжөөд тэгээд нэг дулаан орохоор бид нар цаашаа явдаг юм уу да гэсэн хэлсэн чинь Чинхай ноён ингэж хэлсэн байна. Саяхан их хаантан бүх нутаг орны захирагч ноёдод зарлиг ирүүлсэн. Бомб арш таныг дайран өнгөрөх үед хэрхэвч саатуулж үл болно гэж тушаал ирсэн гэж байна. Тэгээд хэрв таныг өвлжүүлэн саатуулвал оногдох ял нь надад тохиогдох буйцаа. Иймд багштай шаардлагатай зүйлээ хэлж биднэр бэлдүүлээд аян замдаа явна гэсэн ба. Ингээд чанчин бомб явахаас аргагүй. Тэгээд тэр яг их сэргэлэн гараа тэнд байхдаа бас нэг бомбын сүм бариулж амжсан гэж байгаа. Тэгэхээр сүм бариулна гэж чинь бас нэг өдөр байхгүй нэг баг 2 3 7 хоног болсон бооз. Ийм юм болжээ. За ингээд цаашаа 22 тэрэг 20 гаруй Монгол улаач дагуулan баруун зөвхт зарилгийн элч нөгөө Лүү Жүнлөө дээрээс нь Чинхай ноён хамт тэгээд 100 цэрэгээр хамгаалуулан мордчээ гэж. За тэгээд бас явдал болж байгаа бид нар Сартул усад ирж байгаа. Эний биш балиг хотод ирсэн. Биш балигт очиход улсын хаан Ван ноёд цэрэг ард лам хэдэн зуун хүн ёслолын худас дээлтэй угтаж тоссон гэж байгаа. Тэгээд чанчин бомб тэнд хэд хоног саатан дайлуулжээ гэнэ. Тэгээд тэнчнээс асуусан байна. Одоо бид ингээд хааны ордонд очиход нүүдлийн ордон гэж байгаа шүү дээ. Чингис хаан чинь ингээд байлдаад нөгөөд одоо нүүдлийн ордонд очиход хэр газар явах болоо гэж байгаа. Гэсэн тэдний ингэсэн байна. Баруун өмнө зөвхт түм илүү мод газар явахад бараг хүрнэ гэжээ. Ингээд одоо цаашаага 9-р сарын 9-ний өдөр Сартуулын хам балиг хотод хүрвэ гэнэ. Тэгээ цаашаага үржиж явсаад хам балиг хотод очисон. Тэнд бас амарсан. Гэхдээ хамгийн сонирхолтой нь тэнд маш өндөр уул хавцал ихтэй өргөн ширүүн урсгалтай гол мөрөнд таарсан ба. Тэгээ за одоо эн чинь нэг том саад гарлаа. Тэгэхээр энд бас нэг хэсэг саадах юм болов гэтэл байхгүй. Тэнд чинь Чингисийн 2 дугаар хүү цагаатай улс байсан. Тэгээ цагаатай тушаалаар барьсан гүүрээр явж болно гэж тэднийг нөгөө өртөөний зам нь гүүрээр дамждаг өөр замаар оруулсан. Тэр гүүр нь маш өргөн 2 моринд зэрэгцэж явах боломжтой тийм өргөн гүүр байсан гэж байна. Ингээд тэр гүүрээр дамжаад явсаа. За ингээд манай хүн чинь явж итэл замд нь Тангатын Зүүнсээ улсын элч таарлцсан. Мэдээж энэ нөгөө юуны бүхэн шуудынгийн замаар явж байгаа хөтэ бусад элчнэр бас тэр замаар ингээд наашаас явж байгаа ш. Тэгээд Тангатын Зүүнсээ улсын элчтэй таарсан. Тэгээд тэрнээс асуусан байна. Чингис хаан одоо яг хаана байгаа болоо гэд. Тэгсэн тэр хүн ингэж хэлж байгаа. 7 сарын 12-нд хааны ордноос би мордсон. Тэгэхэд Чингис хаан цэрэг засч хоризмын Сартул улсын Султан хааныг нэххээр энтх рүү явжээ. Бүр өгшөөр энтгэхгүй яваад гэсэн. За үнийг дуусан аялагчид одоо тэгэл элдв юм ярьж мөрөөдөх орхиол тэгэл зүгээр тонгоогоо замаа хөөс. За одоо явахаас штэ гэдэг. Тэгэл вэжэд ч өвөл болжээ. 11-р сарын 16-нд бид нар явсаар байгаа Самаркандд төрсөн. Тэгээд тэнд өстөө өвлчээс аргагүй байсан. Яагаад гэвэл тэнд байсан цаашаа явах байсан гүүрийг гол дээр мөрөн дээр гарч ирсэн гүүрийг дайснууд ингээд сүнэтсэн байсан. Усан онгоцын ч гэсэн устгацсан байсан гинэ. Тэгээд тэнд аргагүй байсан. Гэтэл яг энэ үеэр Чингис хаан Афганистанд байсан бөгөөд Гүндүгүш гэдэг уулын өвөрт их мөрний эрэгт өвлжөхөөр сууж ирсэн байна. Тэгээд Чингис хааны тэндээс илч ирж байгаа. Тэр илч юу гэж хэлж байгааг бол тааламжтай цаг иртэл тэндээ хүлээгтэн зам нээгдэмэгц их хаан наашлан хөдөлж багшийг хамгаалах Монгол цэргийг илгээж хамгаалан авчирнаа гэсэн хэлийг цагаатаа хаан хүүгээр дамжуулж өгсөн гэж байна. Тэгэхээр цагаатаа өөрөө хаан хүү юм чинь өөрөө давхиж очиж хаантай уулзаад эргэж ирсэн байхгүй шүү дээ. Тэр илч явуулаад тэр илч нь цагаатаа тэгээд цагаатаа тэднэрт хаан ах тэгж гинэ гэж дамжуулж байгаа. За ингээд хар морин жил үе 1222 оны хавар боллоо. 3 дугаар сарын шин дээр Аршаан гэдэг төшмөл
Чингис хааны нүүдлийн ордонд очиод эргэж иржээ. Тэгээ тэр хүн бас л Чингис хаанаас захиа ирсэн. Тэр нь юу гэж юмгөл Чанчун бом багштан та наран урах зүгээс аялан гарч олон уул тал ус мөрний гатлан туулсаар ихэд зүдэрсэн лавтай. Иймд биеийн ачаалыг тааж бараадан морилж ирнөө гэсэн байсан. Тэгээд бас өөрийн элч төшмөл лүү жунлууд төшмөл чи зарилгын загтлыг авч бомб багшийг тэр алс холоос осол эндэлгүй авчирсанд чи миний сэтгэл ихэд нийцэж сэтгэлийг минь амьрлуулва. Хожмын өдөр чамайг хөвүүлийн шагнаж сайхан газар томилно гэсэн байна. За ингээд Чинга ноёнд бас ингэсэн байна. Чиний бие бомб багшийг хамгаалан хөргөж ирэх хэрэгт маш их хичээнгүүлэн зүтгэсэнд бол би чамайг шагнах болно гэж. Ийм захианууд одоо гэхээр бол ийм мессеж юм уу, имэйл ирж байгаа гэсэн үг. Тэр үеийн өртөө шуудын үйлчлэгээ тэгэхээр маш нарийн зохион байгуулалттай. Би зарим хүн боддог шүү дээ. Одоо урилга өгчөө тэгэл таг яагаад гэвэл холбоос юудж байхгүй, тэгээд үсэг мэдчихгүй, соёлж байхгүй гэжсэн бол юу байх? Яг одоо ихтэй адилхан биш шүү дээ. Ингээл байнга харилцаад мессеж бичээд, имэйл бичээд, захиа бичээд, факс явуулаад ингээд исэн биш шүү дээ. За ингээд төмтийн ноён Боорч жанжин тушаал буулгаж Монгол уугар мянган март цэрэг илгээж багшийг хамгаалан төмөр хаалах хэмэх бомбонд авчир гэсэн ба. Ингээд тэндээс мянган цэрэг очиод бид нэр дахиад 5 өдөр яваад цас дууланд очисон. Тэгээд 3 өдөр болж тэрийг давсан. Тэгээд даваа цаана гарсан чинь асах байц хад чулуугтай газарт хүрсэн тул өнөө мянган цэрэг чинь хөсөг тэргийг нь оосоолж татсаар хоёр талаас нь оосоо татсан гэж ингээд бас уулыг дамжуулсан юм уу яасан гэдэггүй. Одоо дүүчин тэр юм ээ. Ингээд дахиж 2 өдөр яваад уулын нөгөө талд гарсан байгаа юм. Гэхдээ эдний замдаа ууланд бүгсэн хулгай дээрэмтэй таалдаад бас тэдний дарчиж байгаа ш. Замдаа бас дайсны устгачаал яваад байгаа. Нөгөө нэг дих дайн болж байгаа цэрэг биш зүгээр л энэ элчийг авч явж байгаа цэргүүд л замдаа бас дайн хийгээд бүжгнөөд байгаа ш. Ингээд дахин 5 өдөр яваад Амуд арийн мөрөнд хүрчээ. Тэнд хүрээд сал заваар тэр мөрөнд гаталсан. Ингээд тэрний цаана гарахад энэ халуун орны газар ирж байгаа ш. Тэгээд тэнцээ чинь өндөр маш өндөр иштэй тийм хус мос оргсон газар ицсэн байгаа. Тэгээд тэрийгээр энд бичихтэй цэргүүд нь тэр сайхан шулуун хулсуудыг тайрч жадныхаа ишийг хийцгээж байлаа гэж байгаа. Энэ үед Чанчун бомбоо ер нь замдаа их шүлэг биччихсэн. Яг энд бичсний шүлгийг би хэлээ л да. Энэ дээр ингэж хэлж байгаа. Чанчун бомбын шүлэг. Нохоо дахиан дуу огт үл сонсогдноо. Морь өхөр харин олбог суудал болноо. Мянган ууд төмөн голыг туулж миний бие хаан бууга өөрөө ч ис мэднэ. Ингэж хэлсэн ба. Монголчууд ийм их том уудам газарт эзлээд яваад байсан ба. Ийм хүн бүр ингээ хааны яваагач мэтгэлцсэн. За ингээд дахиад 4 өдөр аялаад их хааны өргөөнд өхөж ирэх үед хараа төшмөл тосож иж угтсан ба. Ингээд тэднэр 4-р сарын 5-ны өдөр их хаантай уулзчихъя. За одоо ингээд өчнөө олон ажил явдал болж мөнгө зардлага гаргаж цаг хугацаа үрж ингэж ирсэн юм чинь Чингис хаан зүгээр ингээд за нааш одоо хоёлаа яс нөгөө юмаа яри ингэсэн байхгүй. Маш соёл дипломат. Эхлээд зоогонд урьж байгаа. Зоог дайлагын үеэр одоо тэр за ингэж хэлсэн байгаа. Нөгөө нэг мөнхийн аршааны чинь тухай. Хүмүүнийг мөнхөрлөх ямар ичтэй эм тан алс газраас авч ирээд өтөл надад туслах гэж байна да гэж одоо явуулсаж байгаа ш. Тийм байхгүй мэддэг. Тэгсэн Чанчун бомба биеийг тэтгэж насыг утсах аргагүй. Харин үүд мөнх байлах эм тан үгүй болоо гэсэн байна. Хэрвээ тэнэг хаан байсан бол өө чи тэгвэл яах гэж тэр хол газраас ингэж ирж
ийм надад ийм тан өгч нас уртсах гэх юм бол юу хайж ирсэн мэдэхгүй байсан бол маа гэж толгойг нь авах гэх тийм биш. Чингис хаан харин түүнийг шудраг сайн үнэн үг хэлсэн цаашааж бэлэг гардуулаад өөрийн өргөөний зүүн талд 2 гэр байвал суулгахаар болжээ. За ингээд гэр бариад манай гэрийн ойролцоо бай. Та их үнэн шудраг хүн байна. Тэр үнхийн юм гэж байхгүй. Тэрийг үнэн шудраг хэлжээ. Тэгээ харин бие зүү авч явал урт насаж болно. Тэрнээс юу арс тийм юм тан гэж байхгүй гэдгийг ингэж хэлсэнд нь нэгдүгээр баярлсан. Хоёрдугаар тэр Отчиган ноёнд замдаа хэлээгүй бас сонссон баг шүү. Тэгэхээр энэ хүн бас үн шудраг хүн байна. Замдаа бас надтай ярих юмгаа элдв хүн амьтанд ингээд тараалгүй явсан байна гэдгийг үнэлээд үн шудраг гэж. Тэр бол зүгээр энэ асуудал чинь гол асуудал биш. Хэрвээ чухал асуудал байсан бол тусдаа ширээний ард суугаад хоёлоо өөдөөдөөс хард суужгаад асуух үед л зүгээр хоол идэж сууж дайлган дээр ингээд асууж байгаа байхгүй. Тэгэхээр Чанчин бомб ойлгож байгаа. Энэ хүн бол энэ асуудлыг чухалчлаагүй юм байна гэж. Чингис хаан өөр үг хэлсэн. Юу гэж хэлсэн гэвэл 4-р сарын 14-ний өдөр таны сургаал ном айлдахыг сонсъё гэсэн байна. Тэр нь бол тустай. Одоо яг тэр төртэй холбоотой, шашинтай холбоотой асуудыг одоо эдгээр 5-ны өдөр уулзсан байхад 14-ний өдөр 9 өдрийн дараа тустай хамт сууж таны сургаалыг сонсъё гэж байна. Тэрний жинхэнэ албан яриа болох гэж байна. За ингээд цаг товолсон чинь маш сонирхолтой юм болж байгаа. Яасан гэвэл энэ тухайга Чанчин бомбтой нэг ингэж хааны гадаад хэрэг ёслолын өргөнд гэж байгаа. Тусдаа нэг өргөө нэг юм гэр дотор хоолооч идээд үгээс яриад тэгээд унтаад идэх юм биш. Тусдаа хааны гадаад хэрэг ёслолын өргөө гэдэг дотор болсон яриан дээр Чингай ноён нөгөө элч төшмөл Лүүжинлөө тэгээд Аршаан нар байгаад тэгээд тэрний хажуудаар дотоод ордон гэж бас байсан ба дотоод ордны шадар туслах 3 хүн энэ болсон явдлыг сэрүүлэн бичсэн даалгаврыг тэд нар ингээд бичиж тэмдэглэсэн гэж. Дотоод ордных нь. Энэд бол гадаад хэрэг ёслолын өргөнд ийм ярилцсан одоо архивлахыг дотоод ордны хүмүүст өгөөд тэднээс ирүүлсэн. Эдгээр хоол ундаа бол зоогийн өргөнд идсэн. Ийм биш ингээд тустай. За тэгтэл чинь асуудал гарсан. Яг ингээд 6 сарын 4 сарын 14-ний өдрөөс өмнө гинт уугрын дээрэмчид бослог гаргалаа гэж чимээ гарсан учраас Чингис хаан өөрийн биеэр дайнд мордох болсон. Ингээд Чанчин бөмбөдөө очиж уучлал хүсээд за би танаас хичээл авах гэсэн чинь дайн өмнө боллоо. Ингээд би тийшээ явахаас аргагүй боллоо. Тэгэхээр хойшлуул юугаа аппоинтментээ хойшлуулъя. Хоёулаа 10-р сарын 16-нд үлзий цайн өдөр сонгон хичээл айлбарыг сонсъё гэсэн ба. Энд чинь баг хагас жилийн дараа болчихж шүү дээ. Тэгэнгүүт нөгөө Чанчин бомбач чинь би тэгвэл таныг ингэж удаан хүлээж энэ цэргийн хооронд байхаас айж дайнд ажны үед гэхээр Чингис хаан тэгэд яах вэ гэсэн би түрүүн танлуу ирэхийн өмнө буудалсан тэр амар тайван газар руугаа буцаад 10 сар болохоор нөхөд ирэхэд би эргээд түрээд ирье. Уулзалтаас 20 өдөр өмнө би эргээд ирье гэсэн ба. Тэгээ Чингис хаан дахиад 1000 цэрэг өгөөд хамгаалуулаа. За тэгвэл тэнцээ намайг хүлээж игээд явуулсан ба. За тэгээ хамгийн тэр явж явах замдаа эднэр чинь нөгөө илчгээр ингээд морой чивэлсэн байсан байлээ. Тэгсэн нэг илч нь замдаа усан дээр очиж усан унаад өгчихсэн. Тэгэнгүүт Чанчин бомбаны шүлэг битсэн. За Чанчин бомбын шүлэг ингэж байгаа. Хүүр цогц зам дүүрэн хамар сэтгэлэн үнэртнэ. Хөөрхий илжиг живж өгсөнд сэтгэл нэж зовноо. Энэ дэлхий дайтан байлцаар 10 он болвоо. Эрт орой нэгэн цагт цэрэг буцах 50 цагийг хүснэ гэсэн ба. Надад тэгээд нэг сонирхолтой санагдаад байгаа юм. Энэ цэргүүдийн олон цэрэг дайнд ажинд өргөцсөнийг нэг их анзаарахгүй зүгээр өндөр нь хамар сэтгэлээд байна гэж байгаа хүртэл
хэлмээр байна гэж байгаа мөртлөө хөөрхий илжиг живж өгсөн сэтгэл нэн зовсон байна. Энэ их надад санал байсан. За яах вэ? Бас зовсон байх л та тэр цэгийн төлөө. За ингээд хар морин жил буюу 1222 оны 10 дугаар сарын 16-ны өдөр болвоо. Нөгөө болцсон хичээл суух өдөр. Тэгсэн яг тэр өдөр юу яасан баа? Чингис хаан чинь бүр ингээд асар цацар гэж байна. Цацар бэлдүүлээд тэнд дэн зул гал бамбар асааж суудал ширээ эсэр бэлдээд чанчин бомбыг оруулсан байна. Чингис хаан болох дээр гаднаас орж ирэхдээ юу хэлсэн гэхээр дайсны мэдээж дартсан байсан. Тэгээ буцаж явах замдаа бид ан хийж яваад ирлээ. Дөнгөж ангаас уулаа гэд тансгаж яваад ирсэн бохгүй авраг. За ингээд яриа хичээл ихэлсэн. За мэдээж хичээлийн эхэнд нөгөө чанчин бомбач нөгөө урт насх тухай бас баахан суугаад альцсан. Тэгээд тэрийг бас энийг уншихаар авчихмаар санаанд их байна лээ. Гэхдээ би нэг жижигхэн ганц өгүүлбэр хэлээ л дээ тэндээс ингэж хэлж илээ. Хэд хилгэнвэл сэтгэл гэмтэн, хэд баярлвал сүлд барагдана, хэд санаа ширвэл хий хорогдно гэж хэлсэн байна. Энэ бас бодмоор юм байлаа. Нэг их уурлаад, нэг их баярлаад, эсвэл нэг их илтүү юм бодоод байх юм бол биеийн муул гэж ингэж хэлсэн. Тэгээ энийг яах вэ, ийх үедээ сайхан тайлсан зөндөө тайлбар вэ. За ингээд мен чинь ганц өдрийн дотор биш нэлээд хэдэн өдөр ингээд ярьсан байр зааврууд байгаа энэ дотор. Тэгээд цаашдаа төр барих, ард иргэдийг тэтгэх бодлогын талаар бас олон жишээ дурдж тайлбарлаж ярьсан. За энэ дотор бас их олон сайхан авч хэрэгжүүлмээр санаанд хэлсэн. За яг хөө гэхдээ би эндээс ганцхан жишээ авъя л та. Тэн дээр ингэсэн байна. Эрдэм чадалгүй хүнд их эрхийг олговол нэн хортой гэд алтан улс гээд одоо тэр үеийн алтан улс чи одоо манж улсын хөгдөөд шүү дээ. Алтан улс ингээ монголчуудтай адилхан ингээ хүчрхэгжээл дарагдаал ингээ явж исэн. Тэр үедээ нэг хүчрхэгжих үедээ хятадыг авчаад нангад орны байдлыг нарийн сайн мэдхгүй лүү юу гэдэг хүнийг өргөмжлөөд тэр нангад гэдэг чи одоо энэ хятадын энэ урд зүгийнхнийгээ хэлээд байгаа. Тэгээд тэр урд зүгийн хүмүүсийг удирдуулахаар явуулсан байна. Тэр сайн мэдлэггүй хүнийг. Тэгсэн чинь нөгөөх нь улс орныг самууруулад тэрнээс хойш бослого өмнө гараад түүнийг алтан улсын хаан 8 жил хамаг эс хүчээ алдтлаа тэмцэж арай гэж буцааж юунд нь оруулсан гэж байна. Тэгээ энийг юу хэлж ийсэн гэвэл төрийн хэрэгт эрдэм чадалгүй хүнийг өндөр ирэх олгон оролцуулбал улс орнд иймэрхүү хортой гэдэг ингээд жишээлж заасан. Энэ дотор бас зөндөө тийм элдв юу байгаа. За энэ мэтэр ингээд сургаал айлцсаар байгаад нэлээд удсан. Эдгээр чинь 10 сард эхэлсэн шүү дээ. 10 сарын 16-нд. Тэгээд сүүлдээ ингээд хичээл аажмаар цөөрөөд ингээд хоног өдөр нь багасаад ингэсээр байгаад 12 сарын 24 болсон. За тэгээд энэ өдөр чанчин бомба Чингис хаанд одоо ингээд хичээл сургалт дууслаа. Одоо би харьяа гэсэн байна. Тэгсэн чинь Чингис хаан хутаг дарш таныг аяарлан одоход ямар зүйл өргөхийг зохихыг би бодож байна. Та дахин хэд хоног хүлээгээс ч гэсэн байна. За тэгээд хүлээхээс аргагүй ш таанд гэсэн юм чи. Тэгээд хэр хүлээсэн гэвэл үүлжингээ хүлээгээд 12 сард хэлсэн юм чи үүлжин хүлээгээд цагаан сар болоод 3 сарын 7 хүртэл хүлээж. Он гараад. Тэгээ 3 сарын 7-нд багшд нь дахиад хаанд очиод намайг одоо ингээ харихыг зөвшөөрнө гэж байна. Тэгээ хаан яах зөвшөөрөөд за хотогт багшийн шавнаар бүгдийг албан татвараас чөлөөлт өгөө гэсэн бичиг зарлагын бичиг үлдээд хас тамгаа дарсан гэж байна. Ингээд бомбын шашны багш энэ чанчин бомбын шавнарыг татваас чөлөөсөн бичгээ даад явуулжээ. Бэлэг. За ингээд явуулахдаа Аршааныг зарлагын элч болгоод Монгудаа гэдгийг Монгол даргах гэж Монгол цэргүүдийн
Харвахайг дэд дарга болгоод багшийг хамгаалан дорн зүгт хөргүүлэхээр явуулжээ. Ингээд 3 сарын 10-ны өдөр хааны ордонд салхаас хийхэд олон хүн цуглаж арх ховор найнтан жимс тэргүүдний өргөн бариад тэднийг 10 мод газар хитэн 10 мод газар дагалдан явж өдөж өгсөн гинэ. Монголчууд ингээд тэр чанчин бомбыг явахт нэг өдөө сайн яваараа сайн ингээд сайн хөөх хийлээд ингээд бүр хитэн 10 мод газар дагсан гэж шүү дээ. За ингээд 10-нд явсан хүмүүс чинь 3 сарын 23-ныхаа өдөр явж идэл чинь Ян Агоо гинэ. Агоо гинэ. За нэг ийм элчийг Чингис хаан чанчин бомбын ардаас явуулжээ. Тэр хүн яасан гэвэл очиж уулзаа. За та сайн явж гэнэ үү? Замдаа гайгүй саатгүй байна уу гэж асуугаад тэгээд мэдж аваад эргээд Чингис хаанд гайгүй явж байна гэдээ очиж хэлсэн байна. За ингээд цаашаа зөндөө адлаа болсон. Тэгээд тэрийг нь одоо дурдахаас одоо за яг нэгийг дурдъя. Нэг бас нэг жоохон сонирхолтой. Тэрний яасан гэхээр 4 сарын 5-ны өдөр Алмалик гэж хотод хүрээд байж ах үед нэг Чингис хааны 2 дугаар хаан хүү Цагаатайгийн уран дархан гэж нэг Жан Рун гэдэг хүн чанчин бомб дээр ирж уулзсан ба. Тэгээ юу гэж хэлсэн гэвэл манай энэ бомбын шашин шүтдэг 400 гаруй хятад хүн таныг хүлээгээд энэ чинь уулз залбирахыг сургаал сонсохыг хүсэж байна. Та бидэн дээр нэг хэд хоног саатноо гэдгсэн чанчин бомба татгалзаж байгаа. За яг хөө тгийгээд морин онсон чинь морин гинт чочоод 100 хойд зүгрөө хадуураад өгсөн гэж. Нөгөө чанчин бомба морийнхаа амыг ингээд татах гэ дийлэхгүй тэгээд ингээд мориндоо чирэгцээ яваад уулд аваад арилж чадсан гэж байна. Ингэсэн хойно өнөө 400 гаруй хятад хүмүүс хийл хойноос нь уйлалцаар хоцорвоо гинэ. Ингээд чанчин бомба морио дийлэхгүй ууланд бол хичээл заа гэж бодсон боловч морин аваачаа дийлдэхгүй ингээд уул тавиулжээ гэсэн. Тэгээ ингээд чанчин бомба тэг цаашаа явчихж байгаа. За ингээд тэндээсээ цаашаа явжээ нутгийн зүг. За ингээд явж хатал чинь 5 сарын 16-нд говьд дөхөж иржээ. Тэгсэн чинь хаан тэр чанчин бомбыг бие муудаад морь унж чадхаа болоод тэргэн дотор орж суугаад явжээ гэнэ. За ингээд явж хатал чинь тэд нар тангтын баруун Сия улсын хилд хүрээд ирсэн. Тэгсэн чинь харин эсгийн гэрүүд аажмаар орширч өртөөний улааны морд солиход амар болваа гэж байгаа. Ингээд хол өртөө байхад нөгөө морио сольж чадахгүй анх тэр нөгөө өртөөс ирсэн морь нь ядраад явж ийл харин тангтын өртөгт ороод ирсэн чи өртөөнүүд нь ойртоод олон болоод мордууд нь элбэг болоод ингээд шинэ морь унаад энчээ ирээд энд байсан морио үлдээгээд дахиад цаашаа тэнд байсан морийг аваад ингээд түрүүн тэр юун дээр гарсан шүү дээ. Тэр содрын чуулган дээр 500 морьтой байдаг гэдэг өртөөнүүд. Тэгэхээр чи эндээс нэг 100 цэрэг морьтойгоо ирээд тэнд буугаад 100 морио буцаачин. Тэгээд тэр морь амар. Тэгэд энд байсан шинэ морьдуудыг унаа цаашаа явна. Гэхдээ цэргүүд бас замдаа сумын өртөөгээ том өртөө хотод өгөхөд ирэхдээ сумын өртөөнд очих цэргүүд үлдээд буцаад дахиад тэр өртөөнд байгаа цэргүүд цаашаа явна. Ингээд ерөөсөө цэргүүд нь ядрахгүй. Анх тэр үеэс гарсан цэргүүд ингээд чанчин муу дагаад очиагүй. Замдаа явж байгаа л очих газартаа хүрээл буцна. Нөгөө шинэ цэргүүд нь дахиад цаашаа ингээд авч явдаг. Ийм айгүй нарийн зохион байгуулалттай төв багтаа ийм үйлчлэгээ байсан юм байна. Энийг би уншаад айгүй их олон мэдж явсан. Энийг та бүгдэд бас сонирхолж байна. За ингээд чанчин бомба чинь цаашаага явсан. Мэдээж юутай болчихсон юм чинь. Маш морь унаа сайтай болоод гítэл 7 сарын 13-ны өдөр Чингис хааны зарилгийн захаа ингэсэн төсмөл аршаан нь ингэсэн байгаа. Энэ чанчин бомбод хэлсэн байна. За бид одоо ингээд Шанду хотод өгөхөд ирлээ. Тэгэхээр би одоо Шанду явъя. Тэгээд чанчин бомбо яагаад хийж байгаа юм бэ гэсгүй. Яг таныг очиход
бид нар унаа хоолонд бүх юмыг байрыг бэлдэж таныг ирж байгаа гэдэг дуулгадаг гэдэг. Ингээд ерөөсө хойдолтойгооч холбоотой, очиж байгаа газтайч холбоотой ингээд байнга ингээд мэдээс солилцоод ерөөсө маш аюулгүй гэж явдаг байсан байгаа байхгүй. Өртөөгөр тэгээ явсан байна. Ингээд явж идэл чи 11-р сарын сүүлчээр одоо Зячан гэдэг төшмөлийн авсан зарилгын захиа ардаас нэрч байгаа. Бүр хятад нутагтаа очиж явж байхад нь Чингис хаан зарилгын захиа. Тэнд юу гэж захиа байна гэвэл хутагт арш хавраас 100 болтол аялан явсан нэн амаргүй байсан буй за. Аян замд хоол хүнс өртөө улааны агт мод хангалттай сайн байв уу. Шонд зэрэг газруудад доод төшмөд таныг унтаж амрах идэж уухыг тань анхаарч асарч чадвуу. Олон шавь нар таныг ухтан тосвоо. Мөхс миний би хутагт аршийг үргэлж санан өгүүлнэ. Хутагт арш та хүн түнчлэн намайг бүү мартах том гэсэн ийм захиа явуулсан ба. Тэгэл нөгөө Бодрлын бичгээ Чанчин бом бас Чингис хаанд явуулж байгаа шүү дээ. Би ингээд сайн явж байна ингэж яа. За их иймэрхүү маягаар ерөөсөө анх уулзгаасаа эхлээд гэртээ очих хүртэл нь байн холбоотой тэгээд тэр үйлчлэгийн тим сайн байсан ингэж явсаар байгаа Чанчин бомба нутагтаа харьсан. Тэгээд нутагтаа харингуудаа бас болчихоогүй. Харьсан хойно нь бас л замд яг гэртээ ордгийн өмнөхөн талд нь 2025 оны 6 сарын 15-ны өдөр зарилгын төшмөл зэвэг хорч идэг хүн Чингис хааны зарилгын захиаг авчирваа гэж байна. Тэнд юу гэсэн байвал мөхс миний ихшэн бөө бүхий л газар нутагт та хаа дуртай газар сонгон суух доон гэсэн байна. Тэгээд нөгөө Чанчин бомч за би тэгвэл дуртай газар байх нэ гэж мэдсэн. Тэгээд цаашаа явсан. За ингээд сүм дээр очисон. Тэгээд тэнцэнэ байн хоорондоо холбоотой ингэж харьцаар байсан. За ингээд энэ Чанчин бомбын өрөнд итгээд зорьсон тэмдэглэл гэж энэ номон дээрээс ингээд шуудангийн талаар ерөнхий юмыг би ингээд яриад дуслаа. Харин сонирхуулахад энэ Ли Чижан гэдэг энэ Ли Чижан гэж энэ хүн Чанчин бомбой хамт явж ингэж энэ тэмдэглэлийг бичсэн энэ хүн Монголтой хожим их холбогдсон. Энэ хүн Чанчин бомбыг 1227 онд нас эцэлсний дараа Монголын хар хуримд очиж бомбын сүм барих ажлыг хариуцаж ажиллаж хийсэн. Бас энэ хүн Шихийн хутагтай хамтарч Монгол улсын төрийн их зарагч байсан шүү Шихийн хутагт. Тэгээд Шихийн хутагтай хамт ажиллаад хар хурим хотод байдаг ихэс дээдсийн хүүхдүүдэд эрдэм ном заах, төрийн хөвгүүдийн сургуулийн ажилд оролцож исэн гэж байна. Монгол бол сургууль соёлгүй байсан гэдэг чинь тийм биш байгаа зү. Энэ дэр бүр хятад хүн бичсэн. Хятад хүн чинь Монголыг аль болохоор гутаадаг штэ. Юу ч яахгүй мангар тэнэг. Тэгтэл тэгээд үний имийг арахгүй бичсэн ба. Төрийн хөвгүүдийн сургууль байсан. Тэрэнд энэ Чанчин бомбтой явсан Ли Чижан гэж хүн хятад хэл зааж исэн байж штэ. За ийм байна. За тэгээд одоо бол тэр 800 жилийн өмнө Чанчин бомбын байсан сүм одоо хүртэл байдаг. 800 жилийн настай сүм Бээжинд байдаг. Цагаан үйлийн сүм гэдэг. Энэ сүм дотор одоо Чингис хааны явуулсан тэр захиа хятад монгол хэл дээр байж байгаа. Тэгээд энэ сүм рүү би нодлон Монголд явахдаа тэр цагаан үйлийн сүм гэж одоо манай гандын шиг юм том хашаатай байдаг. Тэгээд дотор ингээ олон сүмтэй. Тэн дотор чинь Чанчин бомбын тахилын дугна гэж байгаа. Тэгээ бүр 1228 онд Чингис хааны отхон хүү Тулуугийн зарилгаар байгуулсан дугуйн хүртэл байгаа. Тулуугийн зарилгаар байгуулсан биш тийм. Тэрийг бас би очиж үзсэн. Тэгээ тэрний урт талд нь ингээд ийм сүмийн урт талд ийм юу гэдэг. Ийм төмөр бофер гэдэг юм уу? Тийм юм дээр ингээд хүмүүс 3 ийм урт
юу хүж бариад асаагаад ингээ гартаа авчуулаад ингээд залбирцгаадаг. Тэгээ би бас мөн дуурайгаад ингээд гартаа атгаад тэгээ Чингис хааныга агуу их хүч эрчим хүчийг ингээд багтан бишрээд хүч залбираад ингээд Монгол улсынхаа одоо байгаа Монголын хамаг аймтан бүгдийг ивэл ирчээрээ хайрлаарай их хаан минь гэж ингэж хэлбэрсэн. За ингээд миний өнөөдрийн подкаст дууслаа. Энэ айгүй норшуу болчих шиг болоо. Би дараа гоё сэргэлийн ярина. Яг л одоо энэ орой 10 цаг болж чинь би бүр ядарчлаа. Тэгээд ингээ ярихаар жоохон уйдахтай ярьсан байж магадгүй. Дараа би гоё сэргэлэн цав өдрийн цаг гоё подкаст хий. Энэ маш гоё нэг ном байгаа. Энэ бол нөгөө эртний хятадын нөгөө 3 улсын үлгэр. Энийг би дараа хэрвээ сонирхвол ярьж өгч болно. За баярлалаа. Баяртай. Нэг сонирхолтой энэ артлт ингээд байгаа зургууд чинь би тэр өөрийнхөө Дайон улсын сүүлчийн элч номон дээр гарч байгаа үйл явдлуудыг өөрөө ингээд зураад номонд хэвлэх гэж байгаа. Одоо энэ дээр дахиад зурх зураг зөндөө. Тэгээд ингээд эднээс чинь ингээд уншиж явахдаа энэ зургийг харахаар илүү ойлгох. За сайхан амарцгаараа баярлалаа. Баяртай.